За өнөөдрийн лекцээр болохоор хэцүү хусагчийн гажуудлын талаар ярих байгаа. Энэ сэдвээр ерөнхийдөө бол Гаусс Марковын теоремуудын бүх нөхцлүүдийг ерөнхийдөө бол шалгаад тэдгэрийг гажуудлуудыг илрүүлэх болон тэдгэрийг засах нөхцлүүдийг ерөнхийдөө бол бүгдийг үзээд дуусч байгаа гэсэн үг. За орхигдсон хусагчийн гажуудал болон туслах хусагч гэж байгаа юм. Доорх тодорхойлолтоор өстөр нэг юм байдаг байхгүй юу? Орхигдсон хусагчийн гажуудал нь эконометрик болон статистикийн загварчлал чухал ач холбогдолтой ойлголтоо. Энэ нь загварт байх ёстой чухал хүчин зүйлүүд буюу хусагчууд орхигдсон юм уу ямар нэгэн байдлаар ажиглагдаж харагдаагүй те туршилтаараа өгөгдлөө цуглуулаагүй байх үед тэдгэрийг орхисгох нь манай регрессийн загварт яг ямар гажуудлыг үүсгэж байгаа юм. Тэгээд тэрийг хэрхэн яаж засах юм гэдэг энэ ойлголтыг ярина гэсэн үг. За Гаусс Марковын теоремоо дахиад ярьцгаая. Гаусс Марковын теорем дээр эмилаар дөрөв нөхцөл байдаг. Дөрөв нөхцөл нь юу гэдэг гэвэл тайлбарлагч хусагч болон үлдгэл самсах дүнжтгүүний хоорондоо үл хамааран байх хэрэгтэй ойлголт байдаг. За энэ яг юу хэлээд байгаа юм бэ гэвэл ийм ахгүй. За жишээ авч үзье. Энэ лекцийн тасалбаргүй ганцхан жишээ ярина. Тэр жишээн дээр ерөнхийдөө тайлбарлаад явна гэсэн үг. Бид нар болохоор ийм нэг загвар үнэлэгч ингэж бодъё. Бид нар за цалингийн мэдээллийг боловсруулаас үнэлж ингэж бодъё. Энэ нөхцөл зөвхөн боловсруулыг оруулж байгаа. Тэгээд үлэг санамсар хөнждөг маа тий. Энэ бол бидний регресс их олонлогийн регресс болно. Их олонлогийн регресс. Өөрөөр хэлбэл энэ болохоор бидний судлалыг хүсэж байгаа яг жинхэнэ бодит загвар гэсэн үг байхгүй. Тэгээд л бийж бодчихъя. Логарифм, логлын загвар. Дүнгөт энэ үед одоо бета 1 коэффициентыг юу хэлээд байна гэх юм бол юу гэсэн үг. Бид нар за логарифм цалингаас боловсруулаар хууламжлах үед бета 1 гарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ? Би цалингийн хувьд боловсруулалтын хувьд 1 жил илүү боловсрол хийлгэсэн үед биний цалингийн мэдээж хэдэн хувь байсан бэ гэдэг бол бета 1 коэффициент байх хэрэгтэй гэсэн үг. Тэгэл эмилаар 4 нөхцөл биелэхгүй байх юм бол энэ зүйл нь гажуудж эхэлт юм байна л да. Яг ийм гэсэн үг. Боловсрал тэгэхээр бидний үед боловсролын үед яг энэ коэффициент маань алдагдaltaй юм байна л да. Гаусс Марковын теорем 1-ийн үед эмилаар 1-ээс 4 нөхцөл биелж ийж бидний үнэлж байгаа хугацаанд тийм амгийн бакалаврт үнд гаргаар үнэлсэн энэ үнэлт маань бидний их олонлогийн үнэлттэй адилхан байна гэж үздэг тийм үү. Гэтэл эмилаар 4 нөхцөл биелэхгүй байх юм бол энэ нөхцөл биелэхгүй бол энэ бүнгээ зүйл эсэргээр ядах нь гажуудж эхэлж байгаа ч тийм. Өөрөөр хэлбэл бидний үнэлж байгаа зүйл чинь чиний үнэлээд байгаа энэ коэффициент чинь яг бодит тухгасаа бүр зөөрөө гажуудаад энтэйгээ бүр ойрхон биш болчихоо гэсэн үг. Нэг статистикаар бас ингэж хэлдэг. Unreliable гэж нэрлэдэг. Өөр юу гэсэн үг вэ? Найдваргүй гэж нэрлэж байгаа. Найдваргүй үнэлэлт. Тэгэхээр эмилаар 4 нөхцөл хамгийн аюултай нөхцөл ахгүй юу? Хэрвээ чиний үнэлээд байгаа коэффициентууд чинь бодит утгатай байгаа буюу бодит их олонлогийн коэффициенттайгаа адилхан биш байгаа гэх юм бол энэ нөхцөл чинь биелэхгүй байх юм бол яг нь чиний байгаа за яг үнэлээ гаргаж ирсэн коэффициентоор чи дүгнэлт хийлээл хэлэх гингүүт энэ утга чинь өөрөө хүртэл яг буруу болж тараад байгаа байхгүй юу? Яг бодит их олонлогын үед таарахгүй гэсэн үг. Их олонлогооны ийм байгаа. Гэтэл бидний үнэлээд байгаа зүйл чинь болохоор elevate энэзөө бета 0-ыг экономик хадгалт аргаар үнэлсэнтэй балгаатай тэмдэглэн энэ энийг болохоор түүрийн регресс гэж нэрлэж байна. Түүрийн регресс нь болохоор нэг хэд хэдэн байдлаар түүрийн аргаас өгөгдлөө цуглуулсан тэрэн дээр регрессийн тэгштэл болж үзэхэд гарч ирсэн коэффициент чинь энэ коэффициент чинь яг бодит утгасаа зөрддөг нэ гэсэн үг. Тэгэхээр энэ бол бүр маш том асуудал. Энэ бол үнэхээр том асуудал ахна шүү те. Яг тэгвэл чиний бүр гарч ирээд байгаа коэффициент чинь хүртэл
итгэх боломжгүй болоод байгаа байхгүй. Heterodoxy-ийн асуудал болохоор эсрэгээр тийм биш гэдэг шүү дээ. Чинь болохоор теорем 2-ын хувьд нэмэлтээр 1-5 гэж байгаа тийм. Энэ давхүй зөвхөн оптимал үнэлтийн талаар жаас тийм. Тэгээ өмнөх хичээл дээр болохоор семинарын хичээл дээр гарч ирээд стандарт алдаа жинэлсэн хамгийн баг квадратын арга ишүүлэх үед стандарт алдаанд буурч исэн тий буурч исэн. Гэтэ нөгөө коэффициент маань болохоор ерөнхийдөө бол ойролцоо гарч ирээд байгаа байхгүй юу? Коэффициентууд маань болохоор ойролцоо гарч ирсэн. Тэгэхээр энэ бол бас тийм амар том асуудал байдаггүй. Жинэлсэн хамгийн баг квадрат статистикийн асуудал нь. Гэтэ зөвхөн ерөнхийдөө бол энийг засцсан байхад бол илүү сайн тий ийм байгаа. За тэгэхээр би өмнө хичээлд орлыг бүр илүү том асуудлын талаар ярьж байна гэсэн. Тэгэд энэ асуудал маань болохоор ерөнхийдөө бол бүр айгүй том доктор хэмжээнд хүртэл судлагддаг тийм асуудлууд байдаг. Яг энэ орхигдсон үсгчийн гадуудлын талаарх мэдээлэл бол айгүй том сэдвүүд энэ дээр ярьдаг гэсэн. За тэгвэл яагаад асуудал үүсэж байгаа юм бэ гэдгийг талаар одоо ярив. Яагаад coverage тайлбарлагч үлдэгдэл тэг хамаарал байх хэрэгтэй. Тэгэхээр энэ асуудал үүсээд их юм бол юу гэсэн үг вэ? Энэ хоёр тэгээс ялгаатай буюу энэ хоёр хоорондоо хамаартай байлж тарах гэдэг. Тийм тайлбарлагч үсгч үлдгэл сансрамжт үед хоорондоо хамааралтай гэдэг нь юу хэлээд байгаа юм бэ гэвэл ийм ихгүй. Y маань одоо за цалинг бодож байгаа тийм. Цалингийн логарифм нь боловсруулалтаас шугам амжилттай. Тэгвэл үлдгэл сансрамжт байна. Энэ бол их боломжийн регресс. Өөрөөр хэлбэл яг жинхэнэ бодит гэсэн. Энэ бета 1 бол яг л жинхнээсээ яг нэг илүү жил сурах нь яг цалингаа үед яг дунджаар хэдийн нэмэгдэл үүсгэж байгаа яг энэ бодит. За дөнгөт ийм аахгүй. Одоо бидний X маань буюу тайлбарлагч үсгч маань энэ гэсэн үг эдүгэх гэсэн үг тийм үү? Энтэй холбоотой байгаа байхгүй. За бодё цалинд өөр боловсруулалтаас гадна өөр олон зүйл нөлөөлдөг. Жишээлбэл хамгийн гинэ гэхэд нөгөө ability буюу ур чадвар нөлөөлж болно. Тухайн хүний нөгөө ажлын сэтгэл ханамж satisfaction орж иж болно. Ажилдаа илүү дуртай байж тэрнээсээ гарах үр дүн илүү сайн байж болно. Гарах үр дүн сайн байвал тэр хэмжээ цалин илүү нэмэгдэж орж иж байгаа гэсэн. Ийм зүйл орж иж байна. Бас нөгөө яг knowledge гэдэг ойлголтоос knowledge гэдэг нь болохоор яг зөвхөн боловсрал нь болохоор зөвхөн сурсан нэлийн хэлж байгаа байхгүй. Гэтэл бас нэг тухайн хүний нэг мэдлэг чадварыг бас яг бүрэн дүр үнэлээд байгаа зүйл бас биш байгаа байхгүй. Адилхан 12 жил сурсан гэсэндээ илүү сайн сурсан, илүү баг сурсан байж болно те. Тэг тийм байдлаараа бас ялгарч болно. Тэг гэх мэтчлэн өөр олон зүйлүүд байдаг. Энэ олон зүйлүүд бид нар ресинг олон хэвчлэлээр оруулж ирээгүй болохоор бид нар энд дагаад бүх зүйлүүд чинь эсэргээрээ үлдээд энэ үлдэгдэл санзаргуумж түрүүгээ шингэж орж ирсэн гэсэн үг байхгүй юу? Тэр юу ах нь UI гэдэг нь өөрөө цаанаа хүлээх санзаргуумж нь энэ зүйл энэ гэх юм шиг өөр олон зүйлүүдийн нэмэгдлээд гэсэн үг. Тийм болохоор л энэ үлдэгдэл санзаргуумж нь айгүй ихэд байгаа байхгүй юу? Тийм. Гэхдээ бид нар өөрсдөө эдгээрийг ямар нэгэн байдлаар бүгдийг хэмжих бол боломжгүй. Яг практик дээр бол жишээлбэл ур чадварыг гэхэд бид нар судалгаан дээр аваад таны ур чадвар хэд вэ гэж асуух бол тэр бол айгүй буруу. Яг хүнээс өөрөөс нь ур чадрыг асуувал яг тэр нь хүн өөрийгөө илүүд үзээд би амар сайн чадвартай гэж хэлж байгаа. Яг тэмдэглээ тийм биш яах тохиолдол зөндөө байгаа тийм. Тийм болохоор энэ ability, satisfaction бол арай жоохон судлахаар арай боломжтой юм бах тийм. Тэгээд knowledge гэх мэт эмгэг зүйлүүд нь цаанаа ингээд нөлөөлж байгаа байхгүй. Бид нар ерөөсөө энийг оруулаагүй болохоор нөлөөл энд орж ирээд байгаа гэсэн. Гэтэл байна да. Эдгээр зүйлүүд чинь хоорондоо бас education-тэй хамааралтай байхгүй боловсралтай. Хүн мэдээж яг илүү олон жил сурч иж мэдээж яг knowledge мэдлэг нь сайжин тийм үү. Тийм учраас энэ хоёр чинь хоорондоо хамаатай. Бас education чинь бас ability-наас хамаарч болно гэсэн. Тухайн хүн одоо бакалавр ч юм уу магистрт илүү их сураад илүү их туршлага хуримтлуулсан байж тэр хэмжээгээр бас яг ability бас сайжирч байгаа юм. Expert таасаж болно тий гэх мэт юм их олон зүйлээс хамаардаг байхгүй. За тэг өнгөт
Тэгэхээр яг гэсэн үг үлдэл энэ тайлбарлагч үзэгч маань нүүлэгчтэй хамаатай юм байна. Нүүлэгчтэй хамаатай болохоор тэр хэмжээгээр дагаад үлдэл сандрахмжч энийг дотор агуулсан болохоор яг нь энэ хоёр чинь бас хоорондоо хамаарал болж таардаг байхгүй юу? Хамаатай. Тэгэхээр coverage үлдэл сандрахмжтгун бол тайлбарлагч хоорондоо хамааралтай байна гэж хэлээд байгаа нь энэ гэсэн үг. Ийм болохоор энэ хоёр хамаатай болж таардаг гэсэн үг. Тэгэхээр ийм болохоор л шууд имлаар дөрөв нөхцөл яг нь шууд зөрчигдөж байгаа гэсэн үг байхгүй юу? Ингээд зөрчигдөж эхэлж байгаа гэсэн үг. За тэгэнгүүт за ямар ч тач ийм байна. Тэнгүүтээ бид нар одоо нөө хамгийн бага квадратын арга ашиглаад бодох үед бодонгууд бета 0, бета 1-ийн түүрийн коэффициентуудаа олох үед яадаг. Ийм болдог. Coverage бидүгэ энэ малгайтай бэлэг самсрах хүмүүст юм coverage шууд хүчээр 0 болгоо хийчихдэг байхгүй. Хүчээр 0 болгоо хийдэг. Уг нь тэг байх ёсгүй юм байх гэж чинь тэг болгож хуургаад байгаа байхгүй. Тэгэхээр жоохон нэг зөрүү үүсээд байгаа. Тэнгүүт энэ яг ямар энэ нод яаж нөлөөлөд байдгийг бэ гэнгүүт ийм болгож хуураад байгаа юм. Цаана эдүк чинь өөрөө knowledge-с хамаатай гэж үзсэн тийм үү. Тэгэхээр өөрөөр хэлбэл эдүк маань өөрөө хинцүү ямар нэгэн гамма 0 нэмхэн гамма 1 үүдээ knowledge байж болно гэсэн. Бас энэ дээр нөгөө нэгцэн их юм боловсруулж болно. Parental education байж болно. Тэгээ бас одоо гамма 2 parental юу гэсэн. Эдүк. Ийм цаана бас нэг ийм нэг регрессийн бид нар бодож чадахгүй юм регресс байгаад байна гэсэн үг байхгүй юу? Цаана өөр их цаана бид нар өсөө мэдэхгүй ийм регресс байгаа. Энийг бодож чадахгүй. Тэнгүүт бид нар чинь болохоор энэ зүйлээ бид нар ишээг оруулж яриад байгаа шүү дээ тийм үү? Тэгэхээр энэ илэрхийллээ тэр чигт наваачаад ишээгээ оруулж ирээд бодсонтой адилхан болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр яг нь уг нь бол бета 1 коэффициент чинь өөрөө цаана гамма 1, гамма 2 гэх мэт иймэрхүү утгууд байгаа. Иймэрхүү утгуудын нийлбэр байгаа гэсэн. Тэгэхээр бета 1 коэффициент чинь өөрөө цаана бас өөрөөхөө яг жинхэнэ боловсролын энэ их олонлогийн бета 1 коэффициент болон цаана энэ гамма 1, гамма 2 гэх мэт иймэрхүү нэмэлт хөлсчүүдийн коэффициентууд нэмэгдэж ороод ирсэн байдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр өөр юу вэ гэсэн үг вэ? Бета 1 малгайтай гэдэг болвол яг жинхэнэ бета коэффициентаас нэмдэг нь ямар нэгэн мэдэхгүй байгаа гамма 1, гамма 2 гэмчлэн миний мэдэхгүй судалж чадахгүй энэ коэффициентууд орж ирээд байдаг гэсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл юу байна гэвэл энэ OVB-ийн асуудал байвал алдагдсан биш орхигдсон үсгчийн гажуудалтай байвал бидний болоод байгаа энэ үнэлж байгаа коэффициент чинь за одоо бета 1 гэж бичих шаардлагагүй. Зөвхөн өмнөж гарч байгаа бета коэффициент чинь бодит утгаасаа буюу их олонлогын утгаасаа нэмдэг нь ямар нэгэн полюшн орж ирсэн буюу утга нэмэгдэж орж ирдэг гэсэн үг. Тэгэхээр энэ бол түүр их тий. Түүрийн коэффициент. Энэ маань их олонлогийнх. Энэ болохоор бохирдол. Ямар бохирдол вэ гэвэл бидний судалж чадаагүй зүгчудаас энэ орж ирсэн бохирдлын шин орж иж байгаа гэсэн үг. Ийм байна. Тэгэхээр яаж юм бэ? Бид нар имлаар 1-ээс 4 нөхцөл биелжих юм бол чиний үнэлсэн хамгийн бага квадратын үнэлт маань бодит их онлогийн регресс адилхан байна гэж үзсэн тийм үү? Гэтэл 4 нөхцөл биелэхгүй болвол яаж юм бэ? Бета малгайтай гэдэг чинь бета нэмдэг нь бета полюшн орж ирдэг гэсэн тийм. Эндээс математик тулгамж харахаар яаж юм бэ? За бета маань дахин нэмдэг нь бас өөрөө полюшн орж ирдэг. Энэ чинь өөрөө нөө бетагаас зөрүүд өгч байгаа. Яг л энэ чинь өөрөө тгээс ялгах таахгүй. Тийм болохоор яаж юм бэ? Энэ нөхцөл шууд зөрчигдөд байгаа таахгүй. Тэгэхээр саний хэлээдсэн шиг чиний энэ олсон коэффициент чинь бодит утгаасаа зөрүүд байгаа шүү. Зөрүүд байгаа болохоор чи шууд зөрчсөн утгаараа тайлбарлангууд чи одоо яах нь буруу, шаал буруу эсэргээрээ өөр зүйлээ тайлбарлаад дүүнэлчин буруу болж хуурах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол ийм их яг асуудал маш том асуудал.
асуудалтай. Ийм байна. За ингээд ерөөдөө яагаад ийм асуудал үүсэж байгаа нь яг энүүгээр илэрхийлэгдэж байгаа гэсэн үг. Тэр яах нь вэ? Ингээнээр яаж яана вэ? Орхигдсон хосогч байх юм бол энэ загвартай байх ёстой чухал хүчин зүйл орхигдсоноос үүдэн регрессийн үнэлгээний коэффициентууд чинь гажиж буруу үр дүн гарахад хүргэдэг гэсэн үг. Болчихж байгаа биз? Ийм байна гэсэн үг. Гэхдээ энийг шууд шалгаж чадахгүй. Энийг шууд шалгах угаасаа боломжгүй байна тест. Яагаад гэвэл чи угаасаа энэ бусад нөө хамаартай зүйлүүдэд чи мэдхгүй зүйлүүдэд чи ажиллаж хараагүй болохоор яах нь Тушаад үнэхээр юм байдсан уу байдгүй өөрөөс тушиж шалгаж үзэх нь өөрөө хүртэл мангар том асуудал болоо ирчихэж байгаа байхгүй. Яаж ерөөсөө ажиллаж харж чадаачгүй байгаа зүйлүүдээ чи байна гэж чи мэдхийн те. Энд чинь өөр амар том судалгааны асуудал болоо ирчихэж байгаа байхгүй. Тийм болохоор энэ асуудлуудыг дандаа докторийн чиглэл айгүй том судлаач нарын зүйлүүдийг хийдэг гэсэн. За ийм байна. Одоо асуудал яагаад OVB-ийн асуудал үүсдэг талаар сая үзлээ те. Pollution. Зүгээр л тэгчтэй pollution үүсгэж байдаг. Coverage X ихтэй тэнцэхгүй. Ихтэй тэнцэхгүй гэдэг болцсонгүй. Эсэргээрээ чиний өвлөсөн буюу хамгийн бага катар дарагч нь хүчлээ 0 болчихдог. Хүчлээ 0 болгох нь чинь эргээл чиний гаргасан коэффициентуудын чинь математикууд дундаж ядах нь их боломжтой хасаг гажуулаад хэлцдэг. Зөвөрөг нь болохоор юу бах нь? Pollution. Ийм байна гэсэн үг. За нэг иймэрхүү байна. Тэгэхээр гол зүйл маань тэгчтэй ийм ээ гэсэн үг. За энийг засах арга талаар одоо үзье. Энийг яаж засд юм бэ гэж хэлээд байгаа тийм. Ийм аахгүй. Шууд хариу нэх юм бол нэг хоёр алхамд хамгийн бага квадратаар гэж нэрлэж байгаа юм. Хоёр алхамд хамгийн бага квадратын арга англиар two step least square squares гэж байна. Товчилж хэмэл 2s ls. Эснийг нэг instrument variable гэж бас нэрлэж байгаа. Instrument variable гэдэг зүйлийг ашиглаж энийг хийдэг байхгүй. За ийм байна. Энэ асуудал энэ зүйл маань агай амархан хийх арга нь бол нэгт нь хоёр хаалхан байдаг ах нь тий. Нэгт нь ингэж хийдэг. Бид нар цаана ийм регрессийн зүйлийг үнэлж байгаа. Энэ үнэлээд байгаа коэффициент чинь цаана ийм олон зүйлүүдийг агуулж байгаа гэж хэлсэн тийм үү. Энэ агуулж байгаа зүйлүүдээс зарим нь хэмжигдэх боломжтой зүйлүүд байгаа. Жишээлбэл одоо эцэг эхийн мэдээлэл гэхэд бол энэ бол нэг хэмжигдэх боломжтой байхгүй. Энэ бол хэмжигдэх боломжтой зүйлүүд. Бусад зүйлүүд нь satisfaction гэсэн хэмжих боломжтой гэж үзье. Тэгмээ ability, knowledge, expertise, experience гэх мэт эдгээр зүйлүүд чинь хэмжих боломжгүй байвал latent variable байхгүй. Шууд хэмжих боломжгүй өсчүүдийг latent variable гэж нэрлэдэг. Тэгэхээр бид нар бол чадах хэмжээгээр цаана education гэдэг зүйлтэй холбоо хамааралтай байдаг энэ хэмжиж болох хэмжигдэхүүнүүдийг хэмжин зав. Тэгэхээр эдгээрийг хэмжиж оруулна гэсэн үг. Гэтэ хэмжсэндээ бид нар эцсийн үр дүнд нь яг энийг хэмжих гэдэг байгаа шүү дээ. Энэ рейсийн тэгшлээ бодох гэдэг. Энэ рейсийн тэгшл маань тэгтээ орж ирэхгүй гэсэн үг. Орж ирэхгүй гэсэндээ бид нар энийг ашиглана. Ашигладаг болохоор энийг нөө туслах хувьсагч гэж нэрлэдэг байхгүй. Тэгэхээр эдгэрийг маань юу гэсэн үг нь parental education гэх мэт эдгээр зүйлүүд маань instrument variable буюу туслах хувьсагч гэдэг энэ нэртэй болж тарж байгаа гэсэн. Тэгэхээр эхний алхам яадаг. Энийг нэг одтой тэмдэглэж. Нэг одтой. Тэгэхээр нэг оддог туслах хувьсагч. Регрессийн загвар бодно. Тэгэхээр энэ дээр ялаа гэсэн education-ыг бета 0 нэмэх нь бета 1 parental гэж болж байна. Тэрийг parental-а бас эцэг эхийн гэж бодсонгүй эцгийн мэдээлэл father educational бета 2
Mother education гэдэг ийм зар үнэлж болно гэсэн. Гэтэ энийг гамма гэж хэлчихэ дөө. Гамма 0, гамма 1, гамма 2, VI. Дүнгүүтээ дараад нь эндээсээ идүк алгаатай гэж энэ тооцоолно. Энэ нь болохоор үлдэх сансрамж бүнийг энд орхисон илэрхийлэх гэсэн үг. Энийг бодсод чинь чинь нэг игрэм алгаатай гэсэн үг. Гэсэн үг. Энийг орхисон гэсэн үг. Энэ. Тэгээд нь хоёрт нь нэгдэх гэж энийг тэмдэглэсэн тий биш. Энэ нэгдэх биш шүү. Энийг биш. Зүгээр тайлбарлагдах хувьсгачаа энэ туслах хувьсгачудаар эргээс болно гэсэн. Тэгээд нь хоёрт нь энийг нэг дээр бодсон хувьсгачаа ашиглаж болно. Өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ? Цалинг өмнө бета 0, бета 1 education гэжсэн бол одоо educ малгайтай гэж бодно гэсэн. Ингээл болов. Тэнгүүтээ одоо бета 0 болоо бета 1 гэсэн тул чинь яг билд бодод энэ гажуудал нь маань багассан, гажуудал маань устсан, эсвэл багассан байдлаар дүгнэж гарч ирнэ гэсэн. За яагаад энэ арга маань ингээ ажуудлыг байхгүй болгоод байгаа юм бэ гэдэг асуултанд хариулах гэж оролдъё. Яагаад? Эхлээд нэг дээр бодоход эдүкгээ бид нар ямар бодоод байгаа юм бэ? Гамма 0 нэхэн гамма 1 за фатер эдүк гамма 2 матер эдүк ингэж бодлоо. Тэнгүүтээ үлээ санамжтай VI гэж. Бид нар юу гэж хэлсэн юм бэ? Цаана education маань өөрөө энэ олон хувьсчудаас хамаатай гэж хэлээд байгаа тийм үү? Эдгээр олон зүйлүүдээс хамаатай гэж хэлсэн. Дөнгөл тэр үлдэгдэл хамаатай зүйлүүд чинь явж энэ дотроо үлдээд байгаа байхгүй юу? VI дотор. Өөрөөр хэлбэл одоо энэ VI гэдэг нь дотор юу үлдсэн гэсэн үг вэ? Тэр ability, satisfaction, өөдөө нүний expert тэгвэл тушиж үзээгүй болон туших боломжгүй тийм latent variable-ууд маань хүртэл энэ дотроо үлдээд байгаа гэсэн. Үлдсэн. Тийм үлдээд байгаа болох нэг үлдэгдэл сансрамж дүнзэнэлтэй байхгүй юу? Ингээ үлдээд орхигдчихлоо гэсэн. Дүнгүүтээ би дараад нь яасан? Эдүк малгайтай гэж бодож байгаа зү. Малгайтай энэ игэр байхгүй. Ихгүй хасцаа. Эдүкээсээ би яахсан. Тэгэхээр яаж яана вэ? Энэ нөө үлдсэн нөө хэмжиж чадахгүй зүйлүүд маань ингээ байхгүй болоо өрчиж байгаа байхгүй юу? Тэгэхээр эхний туршилтан дээр буюу эхний хамгийн баг квадратаар гэдэг эдгээр зүйлүүдөө орхиод хаяад хайчиж байгаа гэсэн. Тэгэл хайцсан чинь энэ хайсан хувьсгачаараа л нөөдхөө анхны тэгшлээ эхнийхээ бодоход яах нь вэ? UI дотор чинь угаасаа энэ дээр орхигдсон юм чинь энэ дотор дахиж орж ирээгүй. Тийм юм болохоор яах нь вэ? Энэ зүйл чинь энэ дагаа зүйлүүд чинь байхгүй болоо орчихлохгүй. Тэг ингээл болоо. VI дотор бодоход VI дотор чинь энэ дээр орж ирж байгаа. Хэмжиж чадахгүй юмуд чинь тэрийг орхио хайдангууд яах нь вэ? Орхиод хайцсан чинь идэв малгайтай гэдэг чинь одоо гамма 0 нэхэн гамма 1 гамма 2 идэв эдгээр нь орчихсон. Тэгээд VI байхгүй энэ үлдэл сансрамжгүйдээ орхио хайцсан чинь үнүүлдэгдэл энэ бусад зүйлүүд чинь байхгүй юм чинь хоёр дээр оруулж ирэхэд зүгээр асуудалгүй. Ингээ болцоо хүрчих гэсэн үг. Ингээл болоо. Шийдэл нь бол амархан. Гэтэ яг цаанаа юунаас хамаардیں۔ Юугаар ингэж орлуулж болдیں۔ Instrument variable юугаар авах боломжтой юм бэ гэдгийг судалдаг хүмүүс нь бол
эдийн засгийн хүмүүс гэдэг гэсэн үг олж тарж байгаа байхгүй. Ийм байна. За тэгэнгүүтээ дахиад тест орж ирнэ. Одоо нэг ийм загвар хүртэл болж байгаа байхгүй бид нарт. За хоёр дээр бодсон энэ зүйлээгээ энийг хоёр одтой гэж тэмдэглэе. Энэ хоёр дахь шатн дээр бодсон регрессэн тэгчлээ. Тэнгүүт бидэнд одоо энэ эхний аргаар бодох нь зөв үү? Эсвэл хоёр дахь аргаар бодсон нь зөв үү гэдэг юм асуулт гарч ирнэ л дээ. Бидэнд хоёр регрессэн загвар үйл гарч ирж байгаа юм. Бид нар нөгөө бүр анханасаа энийг шууд бодож олж юм. Энэ л асуудалгүй амархан. Эсвэл бүр ингээ хоёр удаа алхамд бодоод энийг бодож олж юм. Тэгвэл энэ зөв юм уу? Эхний одтой зөв юм уу? Хоёр дахь одтой зөв юм уу гэдэг асуулт гарч ирнэ. Энийг Hausman шийдсэн байдаг. Hausman. Тэгээ Hausman-ы тест гэж байгаа. Тэгээ одоо нэг шалгуур үзүүлэлтний орж иж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүчтэй үсгчийн загварын нэг онцлог нь болохоор тесттэй бассныхаа дараа хийдэг гэр ялгаатай онцлог гэсэн. За энэ нэг юм байна. Бид нар эхний 1%-ийн энэний коэффициентуудыг бета 1 гэж тэмдэглэе. Энэ нь болохоор за ихтэй хэлчихвэл одоо нэг бета 0 энэ том бий үсэх шүү. Бета 0, бета 1-ийн эний хөрвүүлсэн. Том бета 2 гэдэг нь тэгэхээр энэ хоёр дахь гişтлээ энэний коэффициентууд нь болохоор B2 гэж байна. Энийг хөрвүүлсэн. Тэнгүүт ийм B2-оос асах нь B1 хөрвүүлээд вэт B2 асах нь вэт B1-ийн ураа функц үржүүлэх нь B2 B1. Энэ квадратлаг хэлбэрийг T статистик гэж нэрлэжээ. Энэ T статистик тэгмэд ийм үйлрээ. Тэгэхээр эхний тэгштэл маань зөв бол T статистик нь хи квадрат K-ын хи квадрат хэлтэй байна гэж батлагдсан байдаг энэ Hausman гэдэг энэ хөө. Энэ маань юу хэлээд байна вэ гэх юм бол энэ T статистик масаа манай энэ хи квадрат гэдэг тахалтай байна тийм үү? Хи квадрат маань иймэрхүү тахалтай байдаг. K дундчтай 2K дисперстэй энэ тахалтаас T гэдэг маань зөвөр ингээ бодоо олчих юм байна тийм үү? Бодоо олоод нэг ийм хүн газар олдох юм байна. Тэр газараасаа энэ тахалтын функцээсээ баруун талд байгаа энэ хэсгийн p value энэ тооцоолгонгууд p value чинь 0.5-аас бага бол энэ зөв гэсэн. Биш ээ, хоёр одтой зөв гэсэн. Яадаг гэвэл энэ T статистик чинь бүр ингээд энэ тахалтаасаа бүр хитрхи төв цэгээс хитрхи хол явуулчихж байгаа зү тийм үү? Энэ талбай чинь амар жоохон болох нь шүү дээ 21 0.5 зайгүй жоохон талбайтай. Энд болчих юм бол энэ тахалттай биш гэсэн үг. T статистик энэ тахалттай биш гэдэг таамаг үүснэ гэсэн үг тийм үү? Тийм болохоор энэ өгүүлбэрт нь худлаа болно тийм үү? Зөв биш. Зөв байсан бол зөв биш болчлоо. Зөв биш гэдэг чинь юу гэсэн үг вэ? Эхний энэ чинь зөв биш юм бол хоёр дахь нь зөв болж таарж байгаа зү тийм. Тэгэхээр хоёр гişтэл нь зөв гэсэн үг. Зэрэгээрээ 0.5-аас их бол яах нь вэ? Энэ талбай чинь их болоо гэж чинь тийм. Тэгэхээр чинь төвийн цэгтэйгээ дундчтайгаа ойрхон мас гэдэг байгаа зү тийм. Энэ хавцаа ч юм уу. Энэ хавцаа ч юм уу. Тийм болохоор ерөөхдөө бол энэ хи квадрат тахалтай чинь үнийн юм биш үү гэдэг таамаг үүсээд та үнийн юм чинь яах нь вэ? Энэ үйлдвэр чинь үнэн зөв болно тийм үү? Зөв юм чинь эхний тэгшлэлээрээ зөв гэж бодно гэсэн. Тэгэхээр эхний жирийн хамгийн квадратын аргыг ашигласан хоёр алхамтыг ашигласан аргаар бодоод хоёрлынх нь хувьд энэ Hausman-ы тест ашиглаад аль нь зөв юм байна энэ зөв юм байна гэдэг дүнлэлтэнд хүрнэ гэсэн үг.
За ингээл болоо энэ лекц бол. За ингээд сүүлийн энэ эконометрик хичээлийн сүүлийн лекц ингээд дуусж байгаа. За баярлалаа.